Тариаланч та урмал хамгааллын бодисоо шүршгэд дараах хүндрэлтэй асуудлуудад тулгарч байна. Нэг га талбай дунджаар 100-аас 200 литр ус хэрэглэх шаардлагатай болдог. Тэгвэл биднэрт 100 га, 500 га, 1000 га энэ хэмжээний усыг газрын гүнээс татах шаардлагатай болдог. Тэр усны хэмжээ маань ихсэх тусам бид нар энэ усыг хатуулгын бууруулах, pH-ийн тэнцвэржүүлэх, усны температурыг урмал хамгааллын ажиллагаа эхлэхээс өмнө 10 градусаас дээш болгох зэрэг асар их хэмжээний цаг хугацаа зарцуулах шаардлагатай. Шүмжлэлт техникээр урмал хамгааллын бодисыг шүршгэд талбай руу шүршгэж маань орох. Өөрийн дугуйн даралтаараа урмлыг зарим зовлоныг гэмтэж байна. За тэгэхээр энэ маань нийт ургацын 3-6% боломжит ургацыг оруулж идэх юм судалгаа. Эдгээр асуудлуудыг шийдвэрлэх урмал хамгааллын бодисыг дроноор шүршгэх үйлчлэгийг танд санал болгож байна. Та манай үйлчлэгийг сонгож авснаар энэ хэмжээний усыг газрын гүнээс татах шаардлагагүй. Яагад гэвэл дрон маань нэг га талбайд ердөө 20 литр усыг зарцуулдаг. Дроноор урмал хамгааллын бодисыг шүрших хамгийн гол онцлог нь богино хугацаанд бага хэмжээний ажлын усмлаар чигт урмалын гадагш урмал хамгааллын бодисыг тархаах юм үйлчлэг үзүүлэх боломжтой байна. За ингээд тариаланч та бүгдээ урмал хамгааллын бодис дроноор шүрших үйлчлэгийг санал болгож байна. Манай үйлчлэгийг авах хүсэх юм бол та Agrodrone Mongolia болон DJI Agriculture Mongolia пэйжүүдээр холбогдсон манай үйлчлэгийг захиалаарай. Ингээд та бүгдээ ариун ургацыг хүсэн өрөө.